Үлэкөрөлийн авралтыг варигдон сталагун болоо өткөн бүтээл дахиараа. Энэ одоо ийм өндөр юм бах та. Яснууд нь бүр чулуу шиг ингээ хатуучсан юм бах та удахаараа. Яаж энийг ингэж иймэр нь удаа хадгалдаг байна. Энэ одоо 3 м өндөртэй гэсэн би энэс өндөр харагдаж байна уу? Би ч метр 50 л та. Намайг нэг нугалсан юм шиг харагдаж байна юм. Хүл мүл нь юу вэ? Миний баг гарнаас том биш. Google биш өөртөө идэг. AI-д биш логикдоо идэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. Энэ бүр ингэ гарна юм уу те? Ийм том. Тийм ээ, энэ бол өлөг өрөвлийн урд мөч буюу сарван. За би чамд илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгье. Терсинозавр буюу хадуур сарват өлөг өрөвл нь. Терисо буюу хадуур, өвс хадагч хадуурыг та бүхэн мэдэн шүү дээ, тийм ээ. Тэгээд завра буюу гөрвөл, жилониформс буюу ясмэлхийн хэлбэртэн гэсэн утгатай нэртэй монголоор хадуур сарват өлөг өрвөл. Энэ өлөг өрвөл маань маш урт хумстай гэдгээрээ бусад өлөг өрвлүүдээс ялгардаг. Хумсных нь уртл гэхэд 50 см-т хүрдэг. Анх олон судлаач нь шинжлэх ухаанд тодорхойлохдоо ясмэлхийтэй төстэй юм байна гэж үзээд ясмэлхий хэлбэртэн гэдэг нэрийг оноосон. Хожим дараагийн судалгаанд энэ өлөг өрвлийг үгүй эн чин Tyrannosaurus Rex-тэй адилхан махан эджтэй хойд хоёр үйл дээр явдаг аварга үетэй өлөг өрвлүүдтэй төстэй нэг бүлэгт багтдаг өлөг өрвөл юм аа гэж дараагийн судалгаагаар судлагдсан. Хадуур мэд хумсаараа модны мөчөөр өвсний ойроо хэсгээс тастай зулгааж идэх ч юм уу зүгийн шоргоолт зэргийн үүрийг нь ухаах модны холтоос хуулах зэрэг үйлдэлийг хийдэг байсан гэж эрдэмтэд таамагладаг. За энэ болохоор Gallimimus буюу тэмээ хэрүүл төстэй өлөг өрвлийн бага нас болон нас бий гүйцэн насны хоёрыг харьцуулсан олдуурын үзүүлэлэг байгаа. Улаанбаатартай хамгийн ойрхон олцсон олдуур нь аль нь юм бол? Өлөг өрвлийн олдуур нь Монгол орны өмнөд хэсгээр буюу Хүүхэд залуусын сайн мэдгээр Өмнө Говь аймгийн газар нутгаас түгээмэл олддог гэж ойлгож байна. Харин эртний хөхтний олдуур нь болохоор Улаанбаатар хотын ойр орчим Монгол орны хойд хэсгээс эртний хөхтний савгт хэрсний яс юм уу өслөг зааны олдуурууд олддог. Монгол орноос хамгийн анхны өлөг өрвлийн олдуурыг 1923-аас 1925 оны хооронд Америкийн байгалийн түүхийн музейн Roy Chapman Andrews ахлагчтай Төв Азийн экспедицийн анги Монголын говьас өвсийн эдэшт Protoceratops болон холмог эдэшт шүдгүү Oviraptor хэмээх шувуудаст өлөг өрвөл мөн өлөг өрвлийн өндөгний өөр зэргийг хамгийн анх олж илрүүлсэн түүхтэй байдаг. Одоо хоёулаа баримтлагийн өрөөлнөр явж илүү олон сонирхолтой олдууруудын талаар үзэж сонирхох уу? Баримтлагийн өрөөлөнгийн энэ үзмэрийн танхимд дэлгэцсэн байгаа бүх олдуур маань манай Монгол орноос олдсон өлөг өрвлүүдийн олдуур ах. Палеонтологт судалдаг амьтдынхаа тэр сэтгэл зүйн нас судалт юм болов? Палеонтологийн олдуур маань нэг онцлогтой. Орчин үед амьдэрдэггүй хүн төрөлхтөндөө зэрэгцэж амьдарч байгаагүй учраас тухайн амьтныг нүдэрээ хараагүй хажууд нь байж үзээгүй учраас ямар зан характер гаргадаг байсныг нь бол судлах боломжгүй. Харин шүд болон урд мөчөөр нь ч юм уу ямархуу өөрө гүйцэтгэдэг байсан бэ? Бусад амьтантайгаа хэрхэн ямар орчинд харилцаа үүсгэж байсан бэ гэдэг ийм байдлаар нь бол судалгаа байдаг.
Монгол орноос хамгийн анх 1923 онд палеонтологийн олдуурыг олж илрүүлж байсан. Үүнээс хойш 25 он хүртэлх хугацаанд нийт Монгол орноос 90 орчим зүйлийн өлөг гөрөвлийг шинжлэх ухаанд нэршүүлсэн байна. Ер нь альва амьтан тухайн орчин нөхцөлдөө тасан зохицож амьдрах чадвартай байдаг. Өлөг гөрөвлөхээр шууд говь элсэн зүйлдэл амьдрах ёстой гэсэн ойлголт бол байхгүй. Орчин үеийн одоо хөгтөн амьтан, мөлхөөгчөд, шуудын амьдрах орчин бүгдээрээ өөр өөр идэг штэ тий. Бас нэг газар зэрэгцэж амьдардаг. Эсвэл одоо туйлын цагаан байгаа зөвхөн туйлдал байдаг гэдэг шиг. Тухайн орчин ямар байна? Тэр амьтан дагаад хувьсаж хөгжиж одоо хэрвээ тасан зохицох чадваргүй нь устж мөхдөг юм байгалийн хуультай байдаг. Өлөг гөрөвлийг одоо эдэж тэжээлээр нь 3 ангилдаг. Өвсөн эдэжтэй, мах эдэжтэй, болон холимог эдэжтэй гэж 3 ангилдаг байна. Бид бүхний харж байгаачлан тухайн олдуурыг агуулж байгаа хурцаас нь салгах, цэвэрлэх үйл явц энд өрнөдөг гэсэн үг. За энд мөн адил техник боловсруулалтын ажлын явцыг харж байна. Ямар динозавр их гэдгийг нь одоо та хэд шууд яг ингээд илрүүлэлт хийж авах явцдаа шууд хараад таних уу, жижиг ясмасуудыг хараад. Судлаач нар өөрснөө газар дээр нь тогтоо яваад тэгээд Энэ ер нь хаанаас ирсэн бэ? Баянзаг. Баянзагаас ирсэн. Энэ одоо юу гэдэг динозавр гэдгийг та мэдж байгаа болов? Велоцираптор гэдэг махан эд шүү дээ. Энэ одоо шүд үү? Тий, энэ хумс байна. Хумсны хэсэг. Ингээд одоо дунд чүмэг ингээл нэг ийм илрүүлэлт хийхдээ хэр хугацааг зарцуулдаг бол ер нь тухайн олдураас шалтгаалаад гэмтэлтэй бол бас нэг жил гарна. Энэ одоо олдур дээр хэзээс та ажиллаж эхэлсэн блэ? Энэ одоо нэг сар орчим л болж байгаа. Тухайн яснаас шалтгаалж боловсруулалтны гэмтэл ихтэй бол бас бэхжүүлсээр идэл хамаг цагаа барах тохиолдол байгаа л да. Энэ ер нь хизээ олцсон олдур юм бол 94 онд болсон байна. Олцсон олдуруудаа бас хадгалж байгаад энийга тий. Судлаач нарын шаардлагатай гэсэн дээжүүдийг гаргаж ирээд тэгээ боловсруулалт хийгдээд судалгааны ажилдаа нөгөө бусад олдууруудтай харьцуулалт хийх тохиолдол байна. Яг ийм нөгөө гипсийн ийм хамгаалцтай хадгалцдаг гэсэн үг үү? Тий. Яг энд нь ирсэн чинь Юрий Галын цэцэрлэг төрөлн гэдэг киноны орчинд нь ирсэн юм шиг санагдчихэв. Бас өлөг гөрөл динозавр гэдэг хоёр үг чинь нэг утгатай юм байна шүү дээ. Харин грек хэлэнд аимшигт гөрөл гэдэг бахан байна. За хамгийн сүүлд танигдаад байгаа олдур дээр хоёул очих. Олон улсад маш их шуугинд тарьж байгаа сонирхолтой өлөг гөрөвлийн олдурыг та бүхэн харж байна. Тарбазавр батар шиг авраг биетэй. Орчин үеийн хамгийн удаан хөдөлгөөнтэй слот гэдэг хөхтөн амтан байдаг штэ тий. Тэрнтэй ижилхэн сарвуутай 90 сая жилийн настай өлөг гөрөвлийн олдурыг танилцуулъя. За энэ өлөг гөрөвлийн олдурын нэрийг болохоор Дуаникус цогт баатар гэж шинжлэх ухаанд нэрлсэн байдаг. Дуаникус гэдэг нь болохоор эртний грек хэлээр дидактил буюу хоёр хуруут гэсэн утгатай. Цогт баатар гэдэг нь болохоор Монголын палеонтологч доктор профессор Цогтбаатар гог хүндэтгэн энэ нэрийг оноосон байдаг. Дуаникусийн онцлог нь болохоор өмнө нь ярьж байсан тризинозавр буюу нөгөө хатуур сарват өлөг гөрвөл гэдэл дурдчихсэн шүү дээ тийм ээ. Тэр өлөг гөрвөлийн нэг бөгөөд тризинозавр нь 3 хуруутай гэдгээрээ онцлог бол Дуаникус нь 2 хуруутай гэдгээрээ ялгаатай. Ямар динозавр вэ? Тарбазавр батарын хулбар. Энэ динозавр төртөл модель гэж вэ шүү манайхаа. Царилэг юм байна уу чи? Өнөөдөр үнэхээр гоё юмнууд үзсээр гад бүр сүултээ ядарчихлаа. Гэхдээ би өнөөдөр динозавр байсан бол ямар динозавр болохоо шийдэж чадлаа. Энэ бол сахамян динозавр. Энэ нь хоёрт динозавр буюу хоёраараа өөрийгөө хамгаалдаг динозавр юм байна. Надад ч гэсэн энэ их таалагдлаа. Та нар ч гэсэн энэ тухай олж мэдмээр байвал өөртөө сайн судлаад үзээрэй. Мэдлэгт дурлагсад.